өдрийн мэндийг хүргье. За би сангийн сайдаас асуулт байна. За бид төсвөө тодтогдож байна. За зардлыг бол тултлан одоо бууруулсан байгаа. Гэхдээ сайд хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө нэг 2-3 асуудлыг эренбэлж ярьсан юм а. Нэгдүгээрт энэ ТЭЦ-3 дулаан станцын одоо сэргэн засварлах асуудлыг бол ихний ээлжинд таньж болохооргүй одоо төсвийн заавал тавьж өгөх хэрэгтэй гэд хэлсэн байгаа. Хоёрдугаарт энэ ойрхон орнтой холбоотой сүүлийн үед дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой газрын тоосны одоо нөөц бүрдүүлэх. За дээрээс нь одоо санхүүжилтийг одоо нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэх асуудлыг та бас ярьж ирсэн. За энэ сар гэхэд чинь бараг л Оросын холбооны улсын хил үн сая $60 нэмэгдлээ 7 сард. За бид бол урьдчилан тааварлаж болзошгүй тийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр нөөц бүрдүүлэх нь зүйтэй. Тэгэхээр энэ төсвийн тодтогдол дээр та энэ төсвийн санхүүжилт тавьж өгсөн үү? Эндээс хараад олохгүй байна. Тавьж өгөх бол ерөөсөө тавьж өгөх үү? Ямар зарчим баримталж байна? Ямар механизмаар энэ нөөц бүрдүүлэх юм бэ гэсэн асуулт байна да. За сангийн сайд хариулах уу? За жавхлан сайд нөхөр. За жага бүлэгчийн асуултанд хариулъя. За энэ удаагийн тодтол маань ер нь хэмнэлтийн тодтол. Зардал нэмэгдэж байгаа 3 асуудал байгаа. За нэгдүгээр саяын таны дурдсан дэд сурвалжаар гарсан осол. За бид үйл удахгүй болно. Бид нар бэлдэх ёстой. Тэнд галаалдаж болохгүй. За дээрэс нь энэ ТЭЦ-3-ын ослоос гадна энэ жил бид нар дулааны тарифа нэмнэ гэж тооцоолж 24 онд 25 оны төсвийг хийсэн. Гэтэл дулааны тарифа нэмэх асуудал маань хойшлогдсон учраас үлдсэн хагас жилд дулааны зардал төсвийн байгууллагууд төр нэмэгдэнэ. За энийг тавихгүй бол цаана нөгөө дулааны энэ ТЭЦ-үүд маань орлого байхгүй өөр валрна. За тийм учраас ийм холбоотой эрчим хүчний салбар дээр зардал нэмэгдэж байгаа. За шатхууны нөөц бүрдүүлэх асуудал одоогоор хариуцсан яамнаас ийм санал ирээгүй байгаа. Тодорхой ямар ч асуудал тавигдаагүй. За тийм учраас төсөвдөр бол тусгагдаагүй. Энэ удаагийн хэмнэлтийн төсөв учраас нэмэгдэх асуудал дээр зарчмын хувьд эрмэлэгдсэн 3 асуудал нэмэгдсэн. 4 дахь асуудал болж энэ одоо асуудал ерөөс огт яамнаас ийм асуудал ирээгүй. Тийм учраас байхгүй. За жангаа бүлэгч тодруулах. За зөвлөмж юм уу да би тодорхой юм хэлье. Сая уучрал сайд Евразийн худалдааны төр хэлэлцээрт гарын сүнс орсон. За энэ хэлэлцээрийн үр дүнд манай шатхууны одоо гайлын татвар 5% хямдарнаа. Энэ 5%-ийг та онцгой татвар байдалтай одоо тавьж өгөөд эндээс гарч ирсэн одоо хэмнсэн мөнгөөр нөөц бүрдүүлэх асуудлыг яриул хийвэл яасан бэ гэсэн зөвлөмж маягийн юм танд одоо хэлэхэр байна. Одоо жишээлхэд жилд сая 600 тонн дизель түлш импортер авдаг. За тэрний хэмнэж байгаа 1 тонны 150 мянган төгрөгөөр онцгой татвар тавьбал 240 тэрбум төгрөгийн их өсвөр бий болох одоо бий болно. Энэ 240 тэрбум төгрөг. За сангийн сайд жавхлан сайд хариултал. За эдгээр та зөвлөмж хэлж байгаа ч гэсэн иймэрхүү асуудлууд дээр дэмий хүлээлт үүсэхгүй үднээс би хариулж гэж бодож байна. Онцгой албан татвар гэдэг бол энэ төсвийн орлогын одоо том энэ түнд ороод явна. Тэрнээс биш онцгой албан татварыг одоо тамхины ч гэдэг юм, архины ч гэдэг юм, энийг буцаагаад одоо салбарын амин нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилтоор гэж ашиглах хуулийн заалт боломж байхгүй. Тэм учраас таны ярьж байгаа зүйл хэрэгжих боломжгүй. Энийг харин эртхэн хэлье. За гişүүд асуулт асууж хариулт авч дууслаа.